Сайн байцгаана уу? Намайг Данзангийн Тунгалаг Туяа гэдэг. Би Сэлэнг аймгийн Мандал сумын ерөнхий боловсролын 2-р сургуулийн бага ангийн багшаар 37 жил ажиллаж байгаа тэтгүүртэй гарсан. 200 дамжиж ажилласан багш миний хувьд бахархалтай санагддаг. Ажиллах хугацаанд Бүгд найрамдах Монгол Ард улсын гаяат багш Эренцэн доржийн тайлбартай тасгалын арга, Бүгд найрамдах Монгол Ард улсын гаяат багш Цэрэн Найдмад багшийн шатлсан тооцооны арга, Зөвлөх холбоот улсын багш гаяат багш Лисенко багшийн математикт сурах арга зүй зэрэг туршлагуудыг өөрийнхөө ажилд хэрэгжүүлэн ажилладаг байсан. Цэрэн Найдмад багшийн шатлсан тооцооны аргыг ашигласнаар сурагчдыг хоцрогдолгүй сургах арга зүйд суралцдаг. Бүгд найрамдах Монгол Ард улсын гаяат багш Эренцэн дорж багшийн тайлбартай тасгалын аргыг хэрэглэснээр сурагчдын ярих чадвар, бичих чадвар маш сайн хөгждөг, өөрийгөө илэрхийлэх чадвар сайн суралцдаг. Мөн манай хамт олон 2012 онд Монгол улсын гаяат багш Ган Тухтын ардын аман зохиолоор сурагчдыг хөгжүүлэх нь арга зүйг судлан өөрсдийн ажилдаа хэрэгжүүлэн ажилласан. Энэ туршлагыг хэрэгжүүлэн ажилласнаар бага ангийн сурагчдын хэл ярианы хөгжил маш сайн нэмэгдэж, үгийн баялаг нэмэгдсэн, найруулга зүй, зохион бичих чадвар маш сайжирч байгаа нь ажиглагдаж байсан. Шүлгийг уран тод уншихаас гадна аялгуулан унших, хөлгөөнтэйгээр унших зэрэг арга зүйд суралцсан. Бид нар энэ аргаа Сэлэнг аймгийнхаа сумдын сургуулиудад түгээн дэлгэрүүлэн ажилласан ба зүй хараалтынхаа цэцэрлэгүүдэд түгээн дэлгэрүүлж ажилласан. Цэцэрлэгүүдэд түгээн дэлгэрүүлснээр сургууль цэцэрлэгийн залхамж холбоог сайжруулж хамтран ажиллахад бага боловч тус нэмэр болсон болов гэж багш миний хувьд бодож байна. Ингээд та бүхэндээ сайн сайхан бүхнийг хүсье өгөөё.